sit on the steps outside your place. The night moves slowly at our pace. За амралтын өглөөний минь ном орчуулж байгаа 2 дахь өдөр шүү дээ. Дүү хажууд унтаад байгаа болохоор би жоохон чимээ. Гэтэ ерөнхийдөө л би ингэж л ярьдаг л баа. Усанд орчихсон, өглөөгөө басчихсан хүн чинь уцаа оролдохгүй байх хэрэгтэй. Тэгээ басаад ус аавна. Англи хэлэндээ сайжрах гэж юм уу те. Ямар нэгэн юмныхаа төлөө ингээд хүсэж байгаа зорж байгаа зүйлээ хийж эхэлнэ штэ. Тэгэхээр ингээд маш олон бодлууд ер нь бол ингээд чамайг, намайг чи бидний ингээд хоошин татах гэж амар их үзэн заяа үздэг. Тэгэхээр ерөнхийдөө төгс биш байсан ч гэсэн хамаагүй хийж эхлэх нь амар чухал. Явц дундаа төгсөрдөг. Ер нь бол хийж авах үйл явц дундаа тэрэндээ илүү сайн болдог, илүү сайжирна. Тийм учраас хамгийн гол нь хийх хэрэгтэй шүү. Хийж эхлэх хэрэгтэй. Дөрмийн мэдлэг айгу муу байсан. Тэгээд би тэр номыг хийж дуусгасан байхгүй юу. Тэгээд би баг 3-4 сар дамнаж хийсэн. Яг ажлын хажуугаар. Ингээд яг тэр номыг хийж авах явцад л энэ номыг хийж дуусгаад би яг тэг дөрмийн мэдлэгтэй болж чадах уу гэд ингээл амар хэрэгтэйгүй бодлоод бодогддог толгойд. Тийм болохоор хэрвээ ингээд англи сурах ч юм уу тэг ямарваа нэгэн зүйлийг хий гэж бодж лээвэл ер нь л хий. Зүгээр л хийгээд эхэлчих. Тэг тэр үр дүнгөө өхнө өөхгүй нөө чи зүгээр хийж дуусаад хаар. Тэг би тэр номыг хийж дуусгаад ер нь миний дөрмийн мэдлэг амар хөөрхөн болсон. Өмнө нь л ер нь англи сурмаар байна гэж амар их явдаг байсан ч гэсэн нэг тэрнийхэн төлөө нэг үйлдэл хийдэг байсан. Тэгээд миний ер нь хамгийн үр дүнтэй бодтой үйлдэл бол тэр ном дуусгасан байсан байхгүй. Тэгээд тэр номыг дуусгаад би ер нь л ерөнхийдөө амар хөөрхөн суур дөрмийн мэдлэгтэй болсон. Тэгээ одоо ингээ орчуулга хийхээр эн чинь нөгөө энэ яштэй гэдэг ингээд амар тач үзэн 20 үед гарцсан ч гэсэн ажил дээр гацсан ч гэсэн ингээл англи хэрэгтэй гэдэг хүн болгон л мэдчихэж штэ. Тийм болохоор ингээд хэрвээ англи сурмаар байна гэж бодож байгаа бол сургууль энэ төр зарцуулах мөнгө төгрөг одоохондоо боломж байхгүй бол эхний ээлжинд чинь нэг ном барьж аваад ямар ч дөрмийн мэдлэггүй алж эхлээд юудач дөрмийн анхан шатны мэдлэгтэй болохын тулд нэг юм ном тусгачихсан юм. Тэгээ араас нь орчуулга хийм бол үнээр хөөрхөн болцсон мэт юм лээ шүү. Тэр үзсэн хийгээд үзээрэй. Чамайг ихтэй яг хийж авах хэвчээ чинь маш олон бодлоо чамайг болиулах гэж ингэж хоошин татна. Тэгтээ тэр бодлуудыг бити доогоорой. Хамгийн гол нь зориг, үр дүн чухал. Тэр үр дүнг харахын тулд ингэж хийх хэрэгтэй гэсэн үг. Англи хэл яг сурахгүй бол яг хөгжих гээд байгаа юм бол байхгүй шүү дээ. Гэтэ алс ирээдүйд бидэнд бүр маш их хэрэгтэй гэдгийг бид нар бүгдээрээ мэддэг. Тэгсэн мөртлөө ингэж одоо ингээд миний үеийнхэн ингээд англи сураагүй миний үеийнхэн төртэй ингээд ялцахаар би одоо ингээд англи сурч амарч байгаа ингээд ингээр би ч анханасаа сураагүй л дээ. Тэгээ цаашдаа баг ингээд сурах бодол байхгүй гэж ингэж ярьдаг заяа. Би ч ингээд угаасаа анханасаа сураагүй. Одоо ч угаасаа бараа сурхаасаа өнгөрсөн дөө ч юм уу эсвэл нэг сурыг гэж боддгоо гэж минийд яа сурыг гэж бодохгүй байна гэж англи сурах юм бол чиний амьдралыг нэр үнэхээр тэг хурдан хугацаанд биш юм ахэд урт удаан хугацаанд чиний амьдралыг өөрчилнө. Миний амьдралыг гэсэн. Шин чадвар нэмэхэд англи маш их чухал. Тэгэхээр би угаасаа л англи анханасаа сураагүй сурыг ч гэсэн бодол байдаг хүн тэр гэж бити өөрөө гэдэг хоор татаарай. Тэр бол бүр амар тэнэг зүйл шүү. Одоо энэ орчин үед тэг бүх юм ингэ технологичсон энэ нийгэмд англи угаал тэгэл нь баг хүн биш болоод байна шүү дээ. Тийм болохоор одоо байгаа чинь нэг чухал биш. Цаашдаа хичээж гинүү харин тэр байхгүй зүйлийн төлөө хичээж гинүү гэдэг нь ямар чухал. За орчуулганд орцгоо. Би одоо энэ одоохондоо нэрэж болоогүй л яа мэдгүй ямар нэр вэ? Өөртөө таалагдах өглөөний дадлууд гэдэг нэр юу нь бол ботцсон байт. Өөртөө таалагдах өглөө гэдэг ч юм. Өөртөө таалагдах өглөө. За мэдгүй. Миний төсөөллийн өглөө. Мэдгүй. Миний хүсэж буй өглөө. За мэдгүй. Сайнлахгүй. Би бас энэ нөгөө ном орчуулах тал дээр жоохон яагаад байгаа юм энэ чинь юу нэг ингээд оюуны өмч гэдэг юм яригдэн штэ. Тэгэхээр би бас ингээд шууд ингээд бас
цуврал видео хийгээд ингээд орчуулга хийгээд ингээд явж болохыг би ер нь бол сайн мэдэхгүй байна. Оюуны өмч зөрчүүд байгаа юм шиг надад урт удаан хугацаанд санагдах юм шиг санагдаад байна. Одоохондоо л яг үгүй 1 2. Тэгээ би явандаа магадгүй бичлэгийнхаа хийх форматыг юм уу те орчуулга хийх форматаа өөрчилж магадгүй. Гэтэ яг одоохондоо бол ингэсгээд явчихъя гэж бодож байна. Where she comes from, it is unthinkable for a female to venture out at night without the escort of a husband, father, or brother. Where she comes from, it's unthinkable for a family to venture out at night without the escort of husband, father, or brother. Where she comes from гэж юм. Where хаана газар гэсэн утга ер нь илэрхийлдэг штэ. Тэгээ she comes from. She тэр эмэгтэй comes ирсэн тэндээс эндээстэй. She comes from. Where she comes from. Тэр эмэгтэй ирсэн газар, түүний ирсэн өсөж төрсэн газар. From гэдэг гарал үүсэл ирсэн газрыг ер нь from илэрхийлдэг. Тэгэхээр where she comes from хэрэг түүний өсөж төрсэн газар. It is unthinkable. It is unthinkable. It is unthinkable. Unthinkable гэдэг нь болохоор төсөөллийн аргагүй байж боломгүй гэдэг утгатай. Ер нь бол тэмдэгнэ. Төсөөллийн аргагүй байж боломгүй, огт санаанд оромгүй гэсэн утгатай аджектив тэмдэг нэр багнэ. Unthinkable гэдэг. Түүний өсөж төрсэн газар нутаг ч юм уу. Түүний өсөж төрсэн газар нутаг байж боломгүй гэж үздэг. From female to winter out at night without the escort of husband. Уг нь ингээд хараад амьдаа нэг тийм хэцүү дуудлагатай үг болоо алга. Тэгсэн би нэг л ултраа дуудаад ах юм гэсэн. Яа. For тэдний төлөө зориулж гэсэн утгатай. Тэгэхээр for family гэж байгаа family ч гэх. For a female. For female гэхээр эмэгтэй хүний төлөө, эмэгтэй хүнд зориулж гэсэн утгатай. Эмэгтэй хүнд to venture out at night without venture out at night. За энийг дахиад сонсцгоо. Venture out at night. Venture out at night. Venture out хэмээл зориглон явах, зориглон гарах. Venture into хэмээл зориглон орох, шин салбарт хүч үзэх гэсэн утгатай. Тэгээ venture гэдэг мэргэжилтэй ажил, шинэ бизнес, өөрөөс нь зориг шаарч байгаа тийм юм болоход ашигладаг. Venture out at night гэхээр шүн гадаж гарах. За without the escort of тийм юмгүйгээр гэсэн утгатай тийм. Escort гэдэг нь ерөнхийдөө үйл үг бас нэр үг аль алинж байж болдгоо юм байна л та. Escort. Escort биш юм байна. Escort гэхээр дагалдан явах хүн, хамгаалагч гэсэн утгатай. Тэгээ хэрвээ escort гэд үйл үгээр харсан хамбал дагалдан явах, хүргэж өгөх гэсэн утгатай. Without the escort of дагалдан явах хүнгүүгээр a husband, father or brother нөхөр аав эсвэл ах дүүгийнхээ хамтгүйгээр бүнд нэг орчуулсан. Түүний өсөж төрсэн газар эмэгтэй хүн нөхөр аав эсвэл ах дүүгүйгээр шүн ганцаараа гадагш явахыг төсөөлийн аргагүй зүйл тооцдог. Байж боломгүй зүйл гэж үздэг. Ерөнхийдөө бас орчуулна. Түүний өсөж төрсэн газар эмэгтэй хүн нөхөр аав эсвэл ах дүүгүйгээр шүн ганцаараа гадагш явахыг байж боломгүй зүйл гэж үздэг. За нэгдүгээр өгүүлбэр. За хоёрдугаар өгүүлбэр escort гэсэн шүү. Escort. But she will do whatever she must in order to search for the one who is lost. But she will do whatever she must in order to search for the one who is lost. Гэтэ тэр алга болсон хүнийг олохын тулд шаардлагатай бүхнийг хийх болно. But гэтэ she тэр эмэгтэй will do хийн ирээдүйцэг whatever юу ч байсан хамаагүй. За хамаагүй нь бол биш юм байна хутлаа ирчлээ. Юу ч байсан. She must гэдэг нь must гэдэг ерөнхийдөө ястай гэсэн утгатай. In order to search for эрен хайхын тулд the one who is lost. The one нэг хүн байгаа штэ. Who хэн is lost. За тэгэхээр the one гэдэг хүн байна. Who гэдэг нь болохоор the one-ийнхаа ер нь бол тодорхойлогч болоод явж байгаа гэсэн үг. Нэг хүн алга болсон нэг хүн. Одоо биднийх болохоор тодорхойлолт нь урдаа ороод алга болсон хүн гэдэг ингээд дуртай оронгууд энэ
англи дээр болохоор the one нэг хүн одоо эзэн биеийн нуурт ороод тэгээд тодорхойлогч нь тодорхойлолт нь хартаасаа the one who is lost алга болсон хүн. За бүнд нь but she will do whatever she must in order to search for the one who is lost. Гэхдээ тэр алга болсон хүнийг олохын тулд шаардлагатай бүхнийг хийх болно. Эхнээс нь уншицгаая. Where she comes from, it is unthinkable for family to venture out at night without the escort of a husband, father or brother. Female. Female нэмэжтэй family гэсэн үгсэн чинь. Female. Яна sorry guys. Ямар тэнийг юм бэ гэж бодож байгаа. Гэтэ яг тий дахиад уншиж. Энэ ингээд доош харсан түрүүн сонирхол битсэн болов. Where she comes from, it is unthinkable for female to venture out at night without the escort of husband, father or brother, but she will do whatever she must in order to search for the one who is lost. Тулгаас одоо ямар үг авах хэрэгтэй вэ гэхээр unthinkable нэгдүгээр. Тэгээ unthinkable төсөөлхийн аргагүй. The escort гэдэг үг байна. Энэ нь болохоор нэг хамгаалах гэсэн утгатай. Хамгаалах, дагалдах. Эндээс ихтэй баг сүүлийн үйлбэрээс бол багийн үг байхгүй мэн. Дөрмөө сайн харж аваад. За одоо тэгээд би ажил амжуулна. Надад бол нэг 30-40 минутын зай бол байгаа мэн. Юм олж идээд тэгэл гараа та. Өсөн төсөө сахан үзлээд